Анх юу 6-7 отоос эхлээд тоглож ирсэн. Миний хамгийн шүтж явдаг тамирчин Кака яагаад гэвэл маш сайн зогтдог. Челсигийн Лампард. Лампардыг бага өдөрлөд яг тэр гол найруулаад төвдөө тоглодог. Тэгээд тэр хүний тоглолтны гоё юм шүү дээ. Дамжуулт сайтай. Lampard scores! And that is something special. Ганцаараа тоглоно гэж бол байхгүй. Бүтэхгүй асуудал. Хөлбөмбөгийн дэлхийн хаа спорт. Хөлбөмбөгийн спортоор хөгжсөний давуу тал нь бол хамтч. Багийн спорт болохоор бүхэл хүний хүсэл шаардлагаас орж тэгэж тэр гол оруулж байгаа хүндээ боломжийг гаргаж өгдөг болохоор л надад гол оруулсныхаа дараа багаараа баярлах хамгийн гоё. 60-70 оны Оросод биднийг дүгнж ирсэн. Хэрвээ энэ монголчууд энэ спортыг өвчнөд хөгжүүлж чадвал дэлхийн шилдэг 24 баг орох юм байна гэж ярьж ирснийг би одоо өөрөө гэрчлэнэ. Маш гоё тоглоход багийн тоглолтоор гайхалтай тийм сайхан спортч байсан. Ягаад гэвэл бидний өвгдөөч бол 10-100 мянгатаар тийм ээ морин оноод ингээд тэмцэж явсан шиг энэ багийн спорт байдаг учраас багийн гишүүн бүр болон хариуцлага хүлээдэг. Нийтдээ 24 жил энэ талбай дээр байж байна. Талбай тийм шороо талбай байсан л да. Шороо чулуу ихтэй унахад бол бүртэл болцол ер нь Орос мэрэгчлэтнүүд тоглож ирсэн талбай юм байна. Тэгээ байж байгаа яалаа. 2008 он хүртлээр тиймхүү байсан. Тэр юм зүлэгтэй талбай дээр тоглоно гэдэг бол баг мөрөөд сахвал байсан ч одоо ингээд биелчээд байжээ. Одоо зүлгэн дээр тоглох хамаагүй гоё. Их онгон байгалийнхаа тийм нутаг дэвсгэртэй байгаа юм шиг. Алтан уур гишүүн, Көшөө зам Батбаяр гишүүн хоёр талбай хийнгээд тэгээд одоо ашиглалтнаар 2 жил болж байна. 9 онд хийсэн. Одоо улсын их хурлын гишүүн тэргүүн шадар сайд Алтан хоёрыг Көшөө зам Батбаяр гишүүн хоёрын одоо хөрөнгө оруулалтаар энэ талбай дээр дэлхийн 3 дугаар стандарт тохирох хэмжээтэй энэ сайхан хиймэл зүлэгтэй талбайг барьж одоо ашиглалтанд оруулсан юм аа. Би хөлбөмбөг тайртай. Яагаад гэвэл энэ багийн спорт учраас. Би хөлбөмбөг тайртай. Хөлбөмбөг бол багийн спорт. Би хөлбөмбөг тайртай. Яагаад гэвэл энэ бол багийн спорт. Би хөлбөмбөг тайртай. Яагаад гэвэл энэ багийн спорт. Give me freedom, give me fire, give me reason, take me higher. See the champions.